Сайн байцгаана уу? Би англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогтох хоёр байна. Энэ бол миний English Espanol тоогийн сувг. Энд би англи хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр би тоологдох, тоологддоггүй зүйлсийн 2 дахь дугаарыг заах гэж байна. Төгсгөл хүртэл нь хамт байгаарай. Шинэ хичээл бүрийг хамгийн түрүүнд үзэхийг хүсвэл English Espanol тоогийн сувгт маань subscribe хийж all буюу бүх товчийг идэвхжүүлээрэй. Хичээлээ эхлэхийн өмнө бяцхан зар хэлье. Англи хэлийг системтэйгээр сайжруулахыг хүсвэл бас дээрээс нь төвшнгөө тогтоолгоод анхан болон дунд шатны наадам хүртэл хичээллэх ангид орохыг хүсвэл надтай холбогдорой. Ингээд өнөөдрийн хичээлээ эхлүүлье. Тоологдох, тоологдохгүй нэр үгс. Хоёр дахь хэсэг нь countable and uncountable nouns. Өнөөдрийн хичээлээр онцлох зүйлсийн нэг хэсэг бол a job, work хоёулаа ажил гэсэн үг. Тэгэхээр алийг нь тоолоод алийг нь тоолтгүй юм бэ гэдэг нэг хэцүүхэн хэдэн жишээ үзнэ. Тоологдохгүй нэр үгсийг хэмжихдээ сав баглаа бодлыг хэрэгэлдэг. Эхнээс нь үзье. A cup of нэг аяг тийм юм ийм юм гэдгийг ярихад хэрэгэлдэг. Жишээ нь a cup of coffee нэг аяг кофе. A cup of tea нэг аяг цай. A cup of chocolate нэг аяг шоколад, халуун шоколад. A bowl of шүлний аяг төмпөн энтер ордог. A bowl of rice гэх юм бол нэг аяг будаа. Энэ хэлбэр төрсөөс нь бас харагдаж байгаа бах тийм ээ, ямар савыг хэлдэг юм, ямар төрлийн аягыг хэлдэг юм. A bowl of soup нэг аяг шүл. A bottle of гэх юм бол савлгаа, шилэн байж болно, эсвэл хуунцар байж болно. A bottle of water нэг сав ус. 2 bottles of milk хоёр сав сүү. Тэгэхээр энэ жишээнээс харахад бол хэрв одоо энэ сав баглаа бодолтой зүйлсээ одоо ганц тоон дээр хэлье гэх юм бол ялгацч аваад a cup of гэдэг ч юм уу те ингээ явчин. Үүнийг олон тоон дээр хувирахад энэ сав баглаа бодол дээрээ гол хувиргал нь явж байгаа. Тэгэхээр артлын шингэн зүйлс бол тоологдохгүй хэвээр үлдэн шүү. A bar of тэгэхээр цаарсан сав мовтой зүйлийг хэлж байгаа. A bar of chocolate нэг ширхэг шоколад одоо нэг хавтгай одоо цаастай шоколадыг хэлж байгаа. A piece of гэх юм бол нэг хэсэг, аливаа нэг зүйлийн хэсэг. Одоо энэ зурган дээр харахад бол a piece of cake байна. Одоо тортны гэдэг нэг хэсэг цэцэн хэсэг нь. A piece of bread гэх юм бол талхны нэг хэсэг. Зүсэн бол биш, тэрнээс том байна. Талхны нэг хэсэг байна. A piece of advice гэх юм бол одоо нэг сэдвээр зөвлөгөө өгөхийг хэлж байгаа. A piece of information гэх юм бол нэг мэдээлэл. Энэ нь ямар ч талын байж болно. Гэхдээ нэг мэдээлэл. A piece of chicken гэх юм бол дахианы махны альва нэг хэсэг. Одоо энэ зурган дээр бол хөлний хэсэг харагдаж байна. Тэгэхээр ямар ч хэсэг байж болно. Ямар гэдэг нь тодорхой биш. Гэхдээ нэг хэсэг. A carton of гэвэл энэ зурган дээрээс харахад одоо цаасан хайрцаг байгаа. A carton of milk нэг хайрцаг сүр. A carton of juice нэг хайрцаг juice, shoes. A game of за ер нь тоглолтыг хэлж байгаа. Спортын төрлүүд бол тоологддгууд ордгоо гэдэг өмнөх хичээлдэр үзчихсэн. Тэгэхээр энэ одоо спортын төрлүүд маань хэдэн удаагийн тоглолт өнтер гэдээ ялгаад ирэхээр a game of.
Жишээ нь a game of football гэх юм бол хөл хөндийн тоглолт. Нэг удаагийн тоглолт байх нь. Одоо болохоор countable буюу тоологддог. Uncountable буюу тоологддоггүй нэр үгсийг үзье. За жишээ нь a job, work. Энэ хоёулаа ажил гэсэн үг. A job гэдэг бол тоологддог. Work гэдэг маань тоологддоггүй болдог. Энэ хоёрын ялгаа юу вэ гэхээр a job гэдэг бол дандаа цалинтай байдаг. Хаана газар ажилладаг. Work гэдэг бол цалинтай аж болно, цалингүй аж болно. Бид нар одоо заримдаа тэгдэж та би нэг ажилтаа яваа гэл. Тэр нь цалинтай ажилтаа байж болно, эсвэл одоо хувийн юм амжуулах тийм ажил байж болох жишээ нь. Ийм ялгаатай. Жишээн дээрээс харъя. She has a job. Тэр ажилтаа. He has two jobs. Тэр хоёр ажилтаа. Хоёр албан байгууллага, хоёр газар ажилтдаг, хоёулангаас нь цалин авдаг гэсэн үг. I have work to do. Би өнөөдөр ажилтаа. Хувийн ажилтаа юм уу, цалинтай, цалингүй тодорхой биш. Би ажилтаа. She has a lot of work. Тэр маш их ажилтаа. An assignment, homework. Энэ хоёрын ялгаа юу вэ гэвэл homework гэдэг бол одоо ялангуяа хэл ус сурж байгаа хүмүүстэй тодорхой нэг зүйл сурлаа, тэрүүн дээрээ дадлаг ажил хийлээ, дасгал дээр ажиллаа, үг юмаа чийжлээ. Энэ бол бас сайжрах маягтай хийгдэж байгаа одоо гэрийн даалгавар гэсэн homework. Assignment гэдэг бол homework-с арай их, арай ачаалалтай, арай илүү судалгаатай тийм одоо даалгаврыг assignment гэж хэлдэг. Тэгэхээр I have an assignment. Монгол дээрх орчуулга бол хоёулаа адилхан даалгавар л гэж байгаа. Надад нэг даалгавар байна. Assignment гэх юм бол нэлээд том ажил руу орсон гэсэн үг. She has 3 assignments. Тоолж болно тийм ээ. Түүнд 3 даалгавар байгаа. Тэр одоо маш жинтэй одоо судалгаатай юм хийх нь байна. I have homework. Системтэйгээр би өөрийгөө хөгжүүлэх гээд ажиллаж байгаа даалгавар дасгал маань байх нь байна. Би гэрийн даалгавартай. Homework гэдэг бол бас ангид хийдэг юм биш. Даалгавар биш. Энэ гэр орондоо хийдэг. Ангиас бусад цагаар хийдэг homework. An assignment гэдэг бол анги дээр хийж болно, бас гэр орондоо хийж болно. Ангиас гадуур хийж болно. A dollar, money. Энэ хоёрын ялгаа бол маш энгийн. Money гэдэг бол ерөнхийдөө мөнгө гэсэн үг. Маш ерөнхий ойлголт. Хаанхын дэвсгэрт хийж байгаа нь тодорхой биш. Харин a dollar гэх юм бол одоо мөнгөн дэвсгэртээр ялгарч юм. Тухайн мөнгөн дэвсгэртээр байгаа тоогоороо ялгарна тийм ээ. Тэгээд a dollar гэдэг бол нэг ширхэг одоо мөнгөн дэвсгэртийг бас хэлж байгаа. Бас нийтийн доллар. Тэгэхээр доллар гэх юм бол тоолж болно, төгрөг гэхээр тоолж болно, solace гэх юм бол бас тоолж болно. I have a dollar. Надад $1 байна. She has $10. Тэр $10. I need money. Надад мөнгө хэрэгтэй. Энэ тэмдгийн мөнгөн дэвсгэрт идэг ямар нэгэн одоо тодорхойлт байхгүй, ерөнхийдөө мөнгө хэрэгтэй. She has a lot of money. Тэр маш их мөнгөтэй тэр эмэгтэй. Money is important. Мөнгө бол чухал. За одоо өнөөдөр үздсэн сурсан зүйл дээрээ дасгал дээр ажиллаад үзье. Exercise 1. Дасгал 1. За C-гээр countable буюу тоолж болдог зүйлсийг нэрлээрэй. U-гээр uncountable буюу тоолж болдоггүйг тэмдэглээрэй. За энд билээхэн хэдэн үг байна? Work, money, bread, apple, information, job, dollar. Аль нь тоологдоод аль нь тоологддгүй вэ? Энэ дасгал дээр бараг 1 минут болох байх та 30 секунд ч юм уу. Одоо хариугаа шалгая.
Work, uncountable. Money, uncountable. Bread, uncountable. Apple, countable. Information, uncountable. Job, countable. Dollar, countable. Exercise 2. Дасгал 2. A bottle of, a bar of, a piece of, a cup of, a bowl of гэдгийг эдгээрийг аль тохирохыг нь хэрэглээрэй. I drink water. She's eating bread. He has rice. I want coffee. She brought chocolate. Тэгэхээр шоколадн дээр уудаг байгаа бас одоо хавтгаагаараа цаастаа бас байдаг учраас энэ зургийг хараарай. За энэ дасгал дээр магадгүй 2 минут болж магадгүй бичиж тэмдэглэхээр байгаа бол эсвэл одоо толгойдоо бодчихлаа тэрэн дээр нь тэрийг хэрэгжүүлж болох юм гээд. Одоо хариугаа шалгая. A bottle of water. A piece of bread. A bowl of rice. A cup of coffee. A bar of chocolate. Exercise 3. Дасгал 3. Зөв өгүүлбэрийг сонгоно. Нэгтгэх нь I need a money, some money. Аль нь тохирох вэ? Аль нь зөв бэ? She has a lot of work today or эсвэл a work today. 3. I eat some bread, a bread. 4. He has $2, two money. She has some information эсвэл an information. 6. He has a job эсвэл any job. Хичээлийн бичлэгтээ пауз тавиарай. Тэгээд энэ дасгал дээр бараг нэг дээдлэн 2 минут болох бах та. Хэрэв одоо өмнөх одоо заагдсан зүйлийг маш сайн чийжилж авч чадсан бол. Одоо хариугаа шалгая. Some money. A lot of work today. Some bread. $2. Some information. A job. Ийм хариу гарсан бол зөв байх нэ. Ингээд өнөөдрийн хичээл манд дуслаа. Хичээлд хамт байсан танд баярлалаа. Хэрэв та миний зааж байгаа хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English, Espanol тоогийн сувагт маань subscribe хийж яг түүний хажуудлын all буюу бүх товчийг идэвхжүүлээрэй. Ингэснээр намайг хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очиод байх болно. Хэрэв танд хичээл маань таалагдж байгаа бол лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй комент хэсэгт. Мөн хэрэгтэй гэж бодож байгаа найз нөхөдтэй шеэрлүүл баярлалаа шүү. Баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.